Game Point podcast-ийн 7 хоногийн дундуур шуурхай мэдээ та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр NBA төдийгүй Америкийн нэгдсэн улсыг дөргиосон маш том үйл явдалтай холбоотойгоор LA хотоосод Сан Францискогоос ялалт мэдээллийг хүргэхээр студид холбогдлоо. Тэгээд Game Point podcast ивент итгэжээр Social Pay найз авирын ажиллаж байгаа бол Joint Movement Colcosm-ын өвдөгний үеийн мэдчний шингэн доктор ажиллаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Хоёр ивент итгэгч маань бол эерэг мэдээ, харин бидний ярих гэж байгаа өнөөдрийн сэдэв болоод яагаад ч эерэг зүйл биш вэ, тийм үү? Тэглэгээ яах вэ? Энэ бол бид нар ерөөсө киноноор хардаг байсан зүйлүүд яг амьдралдаа би биелж гин гэж бодож байна. Миний мэдж байгаагаар Америкийн спортын түүхэнд ийм зүйл хизээч болж байгаагүй. Тэгээд өнөөдөр бол мэдгүй яг кино яг биелээ болоод байгаа юм шиг санагдчих. За ямар кино болоод байгаа гэхээр эхнээс нь би товч мэдээллийг хүргээд тийм. Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар зүүн эргийн цагаар өглөөний 6 цагт уучлаарай баруун эргийн цагаар өглөөний 6 цагт юм биш үү, тийм үү? Зүүн эргийн цагаар байна. За ямар ч байсан зүүн эргийн цагаар өглөөний 6 цагт FBI буюу холбооны мөрдөх товчоо маш том баривчлагыг Америкийн нэгдсэн улсын 11 мужид явуулаад нийтдээ 34 хүнийг баривчилсан байна. Баривчсан шалтгаан нь хууль бус мөрөөдөө тоглоом буюу покерыг залилсан гэдэг нэг үндслээр, нөгөөх нь спорт беттинг буюу бооцоо тавих үйл явцыг бас залилсан буюу мэдээллээр хангаж хууль бус аргаар ашиг болсон гэдэг үндслээр энэ 34 хүнийг баривчилсан байгаа юм. Тэгсэн чинь энэ 34 дунд нь одоо ажилтай байгаа хоёр ирхэн буюу нэг нь NBA-ийн алдрын танхимын гишүүн, NBA-ийн авраг тоглогч одоо Portland Trail Blazers-ийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байгаа Chauncey Billups холбогдсон бол, нөгөөх нь Miami Heat-ийн тоглогч Terry Rozier холбогдсон. За мөн 3 дахь хэрэг нь бол одоогоор ажиллаж байгаа. Гэхдээ NBA-ийн тоглогч, NBA-ийн туслах дасгалжуулагч асан Damian Jones гэдэг 3 хүнийг баривчилсан гэдгийг өнөөдөр прокурорс хэвлэлийн урал зарлаж аль биесээр мэдгдсэн байгаа. Тэгэхээр яг ямар FBI-гаас яг ямар үндэслэл, ямар зүйлүүдээр энэ хүмүүсийг барьж ба энэ яг юу болчихваа? Жишээ дөнгөж ярилцсан 34-гээд 30 гаруй яг хэвлэлээр бол гарч байгаа нь 30 гаруй хүн 11 одоо мууж дамжиж барилцсан, нэг дор барьжсан барьцлагаад том барьцлагаад болсон л байна та. Тэгээд энэ одоо юг сүүлийн 4 жил мөрдөж байгаа хэрэг юм байна. Тэгээд FBI-ийн Operation Nothing But a Net, тэгээд Operation Royal Flush гэдэг тийм одоо юу гэдэг лээ, тусгай ажиллагаа явуулсан сүүлийн 4 жил. Тэгээд мөрдөөл яваад байсан байна л та. Тэгээд ер нь бол шүү дээ, бид нар NBA ярьж байгаа болохоор NBA-тэй холбоотой болохоос яг энэ бол шүү дээ, Италийн мафийн одоо Италийн мафийн одоо нөгөө гэр бүлүүд байдаг шүү дээ, одоо байдаг. Загламас эцэгтэр гардаг. Тэдэртэй холбоотой хэрэг. Тэгээд тэдэр дунд энэ NBA-гийн хүмүүс оролцолтод явцсан байна л та. Тэгээд ер нь бол спорт гейм бэринг, тэгээд нөгөө хууль бус мөрөөдтэй тоглоомын одоо хохирогчнор биш хохирол учруулсан энэ хүмүүсийг барихын хойноос явсан. Тэгээд сүүлийн 4 жилийн явуулсан мөрдөн байцаалтын үр дүнд өнөөдөр энэ 30 хэдэн хүн эхлээд баригдсан. Гэхдээ энэ зөвхөн эхлэл гэж байна. Яагаад тэгэхээр indictment гэж яриад одоо би монголоор одоо орчуулах юм бол хавц тэргэл юм байна л та. Одоо би тэгж орчуулад байгаа шүү. Зөв. Хавц хэрэгтэн байгаа болохоор зарим хүмүүсийг ерөөсөө нэрлээг байгаа юм байна. Яагаад тэгэхээр яг ингээд баримт олдоогүй. Яг ингээд шууд ингээд одоо барьчихээр баримт олдохгүй. Тийм амар тийм нотлох баримт олдохгүй амар олон хүмүүс байгаа юм байна. Тийм болохоор одоохондоо ингээд зүгээр холбогдогч юу гэдэг те тиймэрхүү нэрээр нэрлээд хавц хэрэгтэй явж байгаа. Хэрвээ цаашдаа нэг мөрдөн байцаалтын хугацаанд ингээд нэр нь тодорхой, баримт нь тодорхой юм бол маш олон хүн орсон байх өндөр байгаа. Тэгээ энэ бол зөвхөн эхлэл гэдэг. Тэгээд тийм учраас NBA шууд энэ дэр арга хэмжээ аваад энэ нэрний холбогдсон байгаа одоо ажилтайгаа хоёр ирхмийг шууд NBA-гээс шууд тэр дорн хөөх арга хэмжээг авлаа, тийм үү? Тий, тэглээ. Тэгээд яг бүр байн бол биш. Гэхдээ шууд leave гэдэг чинь тэгэл хөөж ийнэ л гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ юуны хугацаанд энэ биш тий, чи санаж байна уу? Малик Бизлигийн хэрэг санаж байна уу? Санал байх уу? Тэр зэрэгчсэн бид жилийн өмнө ярьсан шүү дээ. Тэгээд тэгсэн чи NBA болохоор бид нар юу яагаад
одоо Шалгаад. мөрдөд ингээд шалгасны үр дүнд энэ буруугүй байна гэсэн. Тэгсэн чинь одоо FBI ингээд барьж ийн гэдэг чинь NBA-гийн investigation шүү дээ. NBA-гийн мөрдөн байцаах ажил ямар ч үр дүнгүй гэдэг нь харагдчихж байгаа байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар NBA одоо бүх тоглолтууд байна шүү дээ. Одоо NBA өөрөө ёс зүйн одоо амар одоо юунд орчиж байгаа байхгүй. Одоо буруу гэх юм уу? Юу гэх юм? Амар том асуудалд орчиж байгаа байхгүй. Одоо NBA-гийн бүх тоглолтын дээр бүх юм дээр одоо энэ чинь бэринг явж байгаа шүү дээ. Одоо тий. ESPN хүртэл ингээд тоогоороо титртэй өнөөдөр тэрний талаар ярьж байхдаа титрээ нууж ил шүү. Яг ESPN bet гэдэг харин тий. ESPN гэдэг платформ. Тийм болохоор тий NBA болохоор амар том асуудалд орчиж байгаа байхгүй. За хэргийг задлж одоо юу гэдэг мэдээллүүдийг тусна ялгая. Ягаад гэвэл энэ одоо баригдсан 34-өөс миний уншсан мэдээлэл дээр бол 34-өөс 3 нь хоёр зүйл ангиар буруутгаж байгаа. Тэр нь покер тоглолт хууль бус покер зохион байгуулалт лөөр хийсэн. Лөөр хийсэн. Нөгөөх нь болохоор спорт бет ингээд мэдээлэл өгж ингэж хамтран ажилласан гэдэг. Энэ үндслэд хоёулаа бурууч өмнө 3 хүний хоёр нь Chauncey Billups, Damon Jones хоёр юм байна. Тэгэд энэ яаж байгаа гэхээр Нью-Йоркийн Манхэттен дүрэгт нэг юм покерын тэмцээн зохион байгуулдаг. Тэр покерын тэмцээн дээр ингээд Chauncey Billups өөрийнхөө нэр хүндийг ашиглаад тэнд тоглогчоор оролцож одоо бусдад ихтгэл төрүүлдэг гэх юм уу. Тиймэрхүү гэж ойлгосон. Тэгсэн чинь тэрийг яадаг вэ гэхээр ширээгийн одоо юу гэдэг эрентхэн ашиглаад нүдний шилэн эрентхэн ашиглаад ингэж технологийн давуу талаар ашиглаад тэмдэглэсэн картаар тоглодог байсан байхгүй. Өрсөлдөгчдийн хөзөр харагддаг. Тий. Өрсөлдөгчийн хүзрийг мэддэг. Тэгээ улмаар зөвхөн нэг хохирогчд гэхэд $7 сая хохирол учруулсан гэдэг юм мэдээллийг бас гаргасан байлаа. Нэг хохирогчд шүү дээ. Тинжиж хэдэн 10 хэдэн. Тэгэхээр энэ маш их мөнгөний асуудал яригдж байгаа маань. Энэ дээр Chauncey Billups, Damon Jones хоёулаа холбогдсон бол нөгөө талд нь юу гэхээр Terry Rozier энэ гурийн холбогдсон байгаа юу гэхээр спорт бетинг компаниудад одоо гэмтэл бэртлийн талаарх мэдээллийг паблик болохоос өмнө спорт бетинг компаниудын нөгөө өөр хүмүүст мэдээлэл өгөөд тэр хүмүүсээр бооцоо тавиулаад улмаар тэндээс ашиг олоод ингээд хамтарч ажилладаг. Нэгсэндээ эн чинь Chauncey Billups жишээ нь Damian Lillard-ыг өнөөдөр тоглохгүй гэдгийг өөрөө хамгийн түрүүнд өглөө нь мэдчихэж байгаа шүү дээ. Тийм бол Lillard өнөөдөр тоглохгүй шүү манай баг хожигдсон шүү гэж өөр хүмүүст хэлээ бооцоо тавиулаад тэрэн дээрээс ашиг олдог. Гин багт байгаа байхгүй тийм. Энэ бол аимшигтай үйл явдал л тийм. Аимшигтай шүү дээ. Чи өдөрт хэдэн хүн бооцоо тавьж яана гэж бодож ин тэр гейм дээр. Тэнгүүт цаагуур нь тэрийг ашиглаад тэр хүмүүсийн мөнгийг хожоод байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. Ямар шудраг биш байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа ингээ NBA спорт бетингтэй хамтарч ажиллаад бусад телевизүүд гэсэн. Ер нь ингээд Америкт спорт бетинг зөвшөөрснөөс хойш спорт бетинг бол бүр арай л одоо бүр гэрлийн уртаа авч байгаа шүү дээ. Тэгээ яг ийм үед ингэнэ гэдэг бол маш их одоо харамсалтай. Тэгээд Chauncey Billups-ийн хувьд шүү дээ. Одоохондоо бол хоёуланд нь ганцхан юунд бол буруутгах тэр покерн дээр. Face өөрийгөө face card болсон гэдэг байна шүү дээ. Өөрийгөө биш ээ. FBI тэгээд face card гэдэг нь ингэдэм юм байна л да. За өнөөдөр орой энд тоглоно. Тэгээд Chauncey Billups ирнэ. Тэгээд одоо алдартай тийм ийм сагсчтай тоглоёг хүрээд иргээл. Тэгэл дуудаал fish гэдэг юм байна. Нэг хүн авчирал тэр өрөөнд байгаа бүх хүн мэддэм байна л да. Бүгдээрээ хамтдаа нэг хүнийг л холгодог. Ерөөсөө тийм. Аимшигтай. Тэнд холбогдсон. Тэгээд тэр нөгөө юуг болохоор одоо Damian Lillard-ыг суулгасан. Бүр нэг удаа бүр 3 сарын тоглолтод гарааныхаа 5 тоглогч тавлагныг суулгасан гэж байгаа байхгүй. Яг тэр нь бол яг ингээд баримтаар батлагдаагүй. Гэхдээ ер нь бол тэрэн дээр нь холбогдогч гэдгээр явж байгаа юм. Нэр нь. Тэгэхээр нөгөө зориудаар Damon Jones. Тэгээ өнөөдөр тэгээд эхлээд ингээд одоо энэ чинь нөгөө юунд паблик болсон заяа. Хавцсэрэг нь паблик болсон. Одоо ингээд сэтгүүлс нь ухаалгаа баг ухаалгах бол тэр чинь хідэн 100 хавц тэрэг байгаа гэдэг аахгүй. Тэгээд 4 багийн тоглолтын дээр бооцоо тавьснууд нь одоо ингээд тэ одоо тэр хэрэгт холбогдсон байгаа аахгүй. Тэгсэн чинь Lakers, Charlotte Hornets, Milwaukee Bucks, Milwaukee Bucks, Trail Blazers. Вообще Toronto Raptors. Тэгсэн чинь би бодохгүй юу. Lakers гингүүт нь за хэн байж болох вэ гэж бодсон чинь Malik Beasley Lakers байсан шүү дээ. За тэр юм болоо гэсэн чинь юун Damon Jones чинь хизээж Lakers-ийн юунд байгаагүй байхгүй.
одоо яг албан ёсны одоо юу ажилтан байгаагүй байхгүй. Тийм үү? Хин албан бусаар Darwin Ham авчирсан юм байна. Тэгээд ерөөсө бүх юмд оролцдог зөвхөн талбай дээр LeBron юу гаргахад одоо халаалтанд гарахад л хамт гарт юм байна. Damon Johnson Cleveland-д LeBron-тай хамт тоглож ирсэн шүү дээ. Жижиг шиддэг холбогч. Тий. Тэгээд Lakers бол албан ёсны гэж гişүн гэж бодоод байсан. Damon Johnson Lakers дэсдэг бол санаад байгаа байхгүй. Үгүй. Албан ёсны бус. Oh my. Одоо зөв баг сайн дурын ажилтан байсан байхгүй. Тэгээд бүр ингээд ухаад яасан чинь өнөөдөр Windhorse бас нэг подкастаар ярьжлаа л дээ. Damon Jones эхлээд ингээд тэр мэдээллүүдийг зараад эхлээд нэг мэдээлэл зарсан юм байна. OKC Lakers 2 тоглолтыг юм дээр зараад тэрэн дээр нь OKC хождгоор хоцсон юм байна. Тэгсэн чинь дараа 2 жилийн дараа жилд нь дахиад зарсан чинь AD LeBron 2 тоглохгүй гэжсэн гинт тоглоод Lakers хожсон юм байна л та. Тэгсэн чинь нөгөө мэдээлэл худалдаж авсан хүмүүстүүд уурлаад Damon Jones буцаа мөнгө нэгсэн энэ төр гэж байна. Тэнгүүтээ айгаад дахиад зарсан байгаа байхгүй. Тэрийг өөрөө цайруулахын тулд. Тэгээд энэ бетүүдийг гол нь яаж баригдаад байна гэхээр шүү дээ тий. Одоо ингээд эдгээр чинь ингээд систем одоо ингээд спорт бэрингийн систем байгаа шүү дээ. Тэр цаана ингээд юм супер компьютер AI-тай супер компьютер ажилдаг гэдэг байгаа байхгүй. Тэгээ ямар нэгэн том ингээд их хэмжээний мөнгөөр ороод ирэх юм бол гинт ингээд ороод ирэх юм бол ингээд флаг ингээд тэмдэглэлчдэг гинэ. За энэ сэжигтэйгээл тэгэл хожсон гэсэн тэр ингээ хожсон гэсэн өгөж явуулаад тэгээ хойноос нь шалгацдаг. Тэгэнгүүт Terry Rozier, Damon Jones энэ чинь яг ингээд их хэмжээгээр тавьсан баг. Тэгээд Terry Rozier нэг тоглолтын дээр 200,000-ыг тавина гэдэг чинь жирийн бет тавьдаг хүн хизээс тэгж тавихгүй шүү дээ. Тэгээд Terry Rozier-ыг андераар Terry Rozier чинь гарааны point guard-ыг хизээж хинж ер нь бол андераар орно гэдэг л хэцүү байхгүй юу? Тийм ийм их мөнгөөр тий. Тэгээд тэр чинь тэгсэн байгаа шүү дээ. Би худлаагасаа гимтэд гараа явна. Тийм учраас миний үзүүлэлтүүдийг ингээд андраар орчгоо гэж хэлээд тэр мөнгө авсан ба. Би тэр мэдээллийг харин зөв ойлгосон буруу ойлгосон. Тэр мөнгийг нэг байшинд очиж авсан эсвэл өөр хин гэрт хүргэж ирсэн үү? 200,000 өөрсдийнх нь гэрт очиод хожчоод мөнгөө одоо кэшлж гаргаад одоо Terry Rozier-ийн гэрт очиод хамтдаа тоолсон гэдэг байхгүй. Oh my. Тэгэхээр би зөв ойлгосон мэдээлэл бариад байгаа. Тийм ээ. Бэлнээр авчихсан гэдэг. Угаасаа бохир мөнгө дандаа бэлнээр. Тэгээд энэ буруутгах байгаа шалтгаан мөнгө угаалт гэдэг зүйл ангаар буруутгах байгаа юм байна шүү дээ энэ нөхдүүдийг тий. Заллин мөнгө угаалт тэр чин мөнгө авчин тэгээд тэрийг хууль бучсаар ашиглахын тулд тэр угаах л болж шүү дээ. Fraud авши. Лондрын хийхээс арга. Тэгээд Damon Jones-тэй бас нэмээд хэлэхэд яаж барьсан гэхээр утасных нь одоо текст нь баригдсан юм. Тэр нөө бүр баримттай. Тэгээд ер нь бол одоо ингээд ямар нэг юм болонгууд за FBI мөрдөөд эхлэх гингүүд давхар NBA ингээд мөрдөөд эхлэх гээл тэгдэг штэ. Тэгэхэд хоёр ялгаа нь болохоор FBI болохоор бүх юм чинь үзэх байхгүй. Бүх юмыг үзэх хэрэгтэй болоод улсын хуулийн байгууллага учраас. Банк тийм банк бүх юмыг үзнэ. Тэнгүүт NBA тэр болгон юм болгоныг үзэж чадахгүй. Ер нь хэд асуулт асуугаал тэгэл хайд юм шүү. Яагаад гэвэл тэр хүний орон зай, хүний мэдээлэл Америк нэгдсэн улсад амар хамгаалж. Чи миний зөвшөөрлөхгүйгээр миний зургийг постлох юм бол чи асуудал дуунаа шүү. Ер нь л тийм үстэй. Тэгээд ер нь энэ үйл явдал бол NBA-гийн тэр мөрдөх ажиллагааг бол ер нь бол жоохон өрөөлчихэж байгаа юм. Тэр нь жоок л болгочихж байгаа. Одоо үгүй NBA мөрднө гэдэг чинь юу хийж чадахгүй мэнэ гэдэг мэдчихэж байгаа. Тэгээд энэ мэдээ нэг нөгөө талаараа бас Clippers одоо энэ явж байгаа юм да маш гоё нөлөөлөх болов л гэж бодож байна. Тийм ээ. Яг ч сайн бол одоо им энэ дэр өнөөдрийн бас Brian Windhorst-ийн юу гэж хэлж байгааг сонслоо. Brian Windhorst ингэж байна. Тоглогч нар, тамирчид нар, дасгалжуулагч нар өнөөдөр LeBron жишээ тоглохгүй гэдгийг хизээ мэддэг хэрэг өглөө мэддэг. Өглөөний бэлтгэл дээр. Өглөөний бэлтгэл дээр мэдээлээд NBA-гийн нөгөө нэг NBA албаасаар за өнөөдөр энэ тоглогч гэмтэлтэй тийм учраас тоглохгүй гэдэг мэдээллийг өгөхөөр хизээ өгдөгөөр өдөр өгдөг. Энэ хооронд нэлээд хэдэн цагийн зай гардаг. Энэ зайн дээр одоо бидний яриад байгаа энэ нөхдүүд нөгөө бусдаас төрүүлж мэдээллийг задлаад ашиг хийсэн байгаа даа. Тэгэхээр одоо энэ би яах ёстой гэхээр энэ цагийн зүрэг байхгүй болохын тулд ажиллах ёстой гэдэг нь хамгийн ихний нөгөө алдаанаасаа суралцах зүйл нь болчихж байгаа. Хоёрдугаар яаж энэ одоо энэ бид нөлөөлөх вэ гэхээр тэд нар чи саяхан нөгөө нэг Michael Porter Jr-ийн дүү ямар Porter лээ? John Porter.
John T. Porter-ыг өөрийнхөө тоглолтын дээр бооцоо тавьсан гэд NBA-гээс бүх насаар нь бандсан шүү дээ. Нэгсэндээ NBA өөрсдийнхөө шалгалтын хүрээнд тоглогч нар бооцоо тавьсан байна гэдгийг илэрхийлээд олцсон. Нөгөө талаар Michael Beasley одоо хүртэл ажилгүй байгаа. Уг нь цагаатсан ч юм уу хэрэг нь шүүхээс ингээд ялгүй гарсан мөртлөө одоо хүртэл Beasley ямар ч баг авахгүй байгаа. Michael Beasley. Тэгэхээр энэ тоглогчийг юунд оролцуулсан бэ гэдгийг багууд ерөөхдөө гадарлаад байгаа учраас авахгүй байгаа байхгүй. Тэрнээс сайн шийдсэн шүү дээ өнгөрсөн үеэр л тий. Terry Rozier-ыг 2 жилийн өмнө шалгасан, өнгөрсөн жил шалгасан. Тэгээ зүгээргээ тавьсан. Ингээд NBA угаасаа энэ нэг мөрөдө тоглоом бооцоотой холбоотой скандалуудад маш өндөр хэмжээнд одоо ингэж ороогдчихлаа энэ үйл явдлаар. Энд чинь бүр FBI үндэсний хэмжээний. Тэгээ өнөөдөр тэр нөгөө бүх одоо юу гэдэг хэвлэл мэдээл спортын сэтгүүлчд үндэссэн одоо ABC-ийн сэтгүүлчтэйгээ холбогдоод энэ талаар бүр нарийн мэдээллийг авч маад ингээд өнөөдрийн хэвлэл мэдээлэл ерөөсөө энэ сэдвээр Америкийн нэг зүйлсад амьсгалж ийн гудамжинд ч хүмүүсээ би гадаа гудамжинд ирсэн чинь өчиг өглөө харсан уу гэх хүмүүс хоорондоо юм яриад явж байна. Чонси Биллапс тэгсэн байл шүү дээ. Бүр ингэсэн байл. Тэгээ хамгийн гол нь яагаад ийм өндөр авч юм гэхээр Чонси Биллапс гэж хэн блэ? Энэ биг Америкийн нэгдсэн улсын сагсан бөмбөгийн алдрын танхимын гишүүн. Алдрын танхимын гишүүн шүү. Энэ бигийн авраг. Дээрэс нь сая долларын цалинтай Portland Trail Blazers гэдэг баг ерөнхий дасгалжуулагч байсан юм байна. Дэвин Джонс бол одоо бүр ингээд одоо актив биш хүн. Гэтэл нөгөөх нь актив байгаа тоглогч, актив байгаа ерөнхий дасгалжуулагч хоёр оролцож байгаа. Ерөнхий дасгалжуулагч гэдэг чинь амар асуудал. Амар том үйл явдал болчихж байгаа. Энэ бол NBA яг чамтай санал нэг бол энэ бол NBA ягарч сайнаар нөлөөлөхгүй. Уул нь бол саяхан ингээ спорт бэр ингээ зөвшөөрөөд ихэнх одоо мужид зөвшөөрөөд янгууд. Ер нь бол пабликийн айжсэн юм нийгэм юунаас айжсэн гэхээр коллежийн одоо тоглолтууд, тэгээ хай скуулийн тоглолтууд энэ дээр хамгийн хор орхоо. Ер нь мэргэжлийн одоо юу гэдэг те лигүүдэд нөлөөлөхгүй байхаа гэсэн чинь head coach-ээс авахгүйлаад оролцоод ирнэ гэдэг чинь бүр асуудал нэлээд том дээр тулцсан байгаа байхгүй. Тэгэхээр босод одоо юу гэдэг мэргэжлийн лигүүд дээр хэдэн 10 сая долларын жил 60 70 сая долларын зээл дасгалжуулагч нар хэд 10 сая долларын зээл аваад хилцэн байгаа мөртлөөсөө тэдэнд дахиад нэмэлт орлогын их үүсэх хэрэг болоод нь шүү дээ. Тийм. Хитрхи лавиш амьдралтай баг. Хитрхи тансаг амьдралтай болохоор хэдэн 10 саяар нь орсон ч гэсэн тэр нь хүрхгүй байгаад шүү дээ. Тэ. Би тэгсэл бодохоор байна одоо. Түүнээс бол сарын жилийн 10 саяг болж байгаа юу дутагдах юм тийм үстэй. Тэр 10 сая доллар шүү дээ. Америкт одоо 2 сарын орлогын 200 мянгаас дээш бол ерөөхдөө бол дунджаас дээгүүр амьдралтай гэж бодог. Гэтэл тэр чинь сарын орлого нь сая доллар үстэй. Чонси Биллапс дангаараа 10 сая. Ер нь бол гээ бодолтой коуч нарын цалин чинь дунд чинь 10 сая явах шүү дээ. Тий. Тэр бодолтой. Тэг гэр ямар тэгэхээр энэ бол угаасаа тэгээд Чонси Биллапс ингээд холбогдож болохоор одоо энэ хүмүүс дахиж энэ бид нар бол харахгүй бах. Харахгүй. Харин хойдноос нь гол нь хин нэр гарч ирэх яах нь гэдэг л айгүй тоглож чинь даа. Тэгээд LeBron-ы Pablo Torre шүү дээ. Pablo Torre-г яг би тэр нөгөө Malik Beasley-гийн тухай ярьжсэн тэр юунд болохоор би санаж байна. Өннөөс хоошоо зөндөө хүмүүс гарч ирнэ зөвхөн эхлэнэ гэдгсэн чинь яг л үнэн л болчихлаа л да. Тэгээд Pablo Torre бол мундаг ирсэн тоохгүй байгаа. Харин Pablo Torre тоохгүй байгаа байхгүй. Энэ зүгээр нэг подкасттэй яах гэдэг ингээд тоохгүй клипсээр тоохгүйсэн ч одоо энэ дээр ялчгүй баригдчихлаа. Тэгээ Pablo Torre гэсэн чинь би дараагийн одоо юу гэдэг гэрээгээ шалгах зүйлээрээ Jalen Brunson-ыг онцлоо. Яа гэх юм бол Jalen Brunson бараг 100 сая долларыг өөрийнхөө цалингаас хасчлаа гэрнээс. Тэгэхээр ямар ч хүн 100 сая доллар хасдаггүй юм гэж хэлээд бараг дараагийнхаа гэрээг шалгахаар Jalen Brunson-ыг онцлсон байсан. Тэгэхээр Pablo Torre хэдэн сар шалгах араас нь явах мэдээлэл цуглуулах байх. Тэгээ бас юу болох бол яах бол одоо Pablo Torre-гоос бол энэ бие ер нь бол имийг л хэрэгтэй болчихж байгаа юм байна тийм үү? Тийм. Гэхдээ ер нь иймэрхүү одоо нэг одоо ширээн доогуур ч юм уу ингээд хууль бус юмнууд чинь яаж гарч ирдэг гэхээр ерөөсөө ийм 90 сурвалжлах сэтгүүл зүгээр тэгээд гэрч нараар л гарч ирдэг гэж байна. Уусаа өөр олох юм боломж баг байдаг. Тэгэхээр Pablo Torre гэх мэтлийн сэтгүүлч нарын юм битсэн одоо гаргаж байгаа нийтлэл янз бүрийн мэдээнүүдээс л одоо бид нар ийм од сонсож байгаа байхгүй тийм. Тэгэхээр маш чухал байгаа нэг юмд. Ямар ч үсэн мөрөд бооцоо таавар
Тэгээд дээрэс нь мөрөдө тоглоом гэдэг хоёр тусдаа хэрэгээр NBA-гийн 3 тоглогч 3 эрхэм саатуулагдаж баримтлагдсан. Тэгээд өнөөдөр Terry Rozier гарандаа гавтаа хөлөндөө гавтаагаар би түрүү нэг мэдээлэл харсан. Орландогийн юунаас гарсан уу? Шүүхээс үү? Шүүх дээр ирсэн байна те. Харин би түрүүн тэгж харсан шүү. Ингээд нэр ингэсэн шүү. Тэр Rozier бүр амар яаж юм. Одоо нэг эн чинь бонд гэдэг төлөөд бонд мөнгө төлөөд одоо барьцаан мөнгө төлөөд гарчдаг штэ. Тэгсэн чинь бондын 10 саяар тогтоосон байна. Прокурор нь. 10 сая гэдэг чинь нэг гарахгүй гэсэн үг шүү дээ. Гэмт хэрэгтэй хүмүүсийг тий гарахгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд пассворд энтрийг хурааж авъя гэсэн санал прокурор нь тавьсан чинь шүүхэн тэр чигээр нь бүр уусаа гарахгүй гэсэн бэл. Deny гэсэн. Тэгэхээр тэр Rozier бол тэгээд одоо шүүхээр ороод юу ятлаа. Тэжээс гарахгүй юм шиг л шүү дээ. Вау. Ямар ч гэсэн NBA-гийн гэтээ бас би зүгээр бас ийм юм байна. Энд чинь нөгөө мафтай холбогдсон. Италийн маф ямар одоо юу гэдэг юм. Тэгээ гэмт хэргийн бүлэглэл гэдэг чинь ямар том одоо юу гэдэг аюултай байлээ. Тэр хүний гаргаад явуулчих юм бол бас юу ч болох юм блэ. Энд чинь айгүй том юмд орцолцсон байхгүй тий. Тэгэхээр бас нэг талаараа нөгөө хүнийг хамгаалж байгаа байж магадгүй. чиг хамгаалах хөтөлбөрт хамруулсан биш үү? Тийм. Аимшигтай. Ямар ч үсэн өнөөдөр Америкийн нэгдсэн улсын хэвлэл мэдээл бүхэл өдөржингөө энэ сэдвийн хүрээнд яригдж байна. Мэдээж энэ зөвхөн өнөөдөр яригдаад дуусахгүй жилжингээ яригдана. Энэ цаашаа хэдэн хүнийг хамрах бол гэдэг нь хамгийн том айцыг дагуулж байна. Game Point podcast-ийн шуурхай мэдээ Midweek report-ийн хүрээд өндөрлж нэлээд хотоос од Сан Францискоос ял та бүхэндээ хамт байлаа. Тэгээд мэдээллийн дэлгэрэнгүй бид цаашдаа энэ мэдээллийг илүү ухаж гаргаж ирэх байх. Тэгэхээр дараагийн дугаараар үндсэн дугаараараа бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүү болдох юм бол тэр үед та бүхэндээ мэдээлэх болно. Хамт байсан баярлалаа. Event тэтгэгч Social Pay, за мөн Glocozamine, Joint Movement Glocozamine ялаа.